Намайг Дандрын Залцвэ гэдгээ. Би 2014 онд орон тэх сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр төгссөн. Төгсөө төрлөх сум болох Чулуун ороо цөмийн хөгтийн цэцэрлэгт анхны ажлын гараагаа эхэлж байсан. Одоо тус цэцэрлэгтээ бүлгийн багшаар 11 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд 2 ангийг төгсгсөн. Одоо 3 дахь анги бие дан авч ажиллаж байна. Багш мэргэжлийн чухал буюу болох бага наснд нь одоо зөв хүмүүжил, зөв хандлагыг төлөвшүүлэхэд багшийн өөрөг хариуцлага асар өндөр байдаг гэж боддгоо. Тийм ч учраас бага багасаа л би багш болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлж одоо сайхан мэргэжлээрээ тасралтгүй 11 дахь жилдээ ажиллаж байгаад өөрөөрөө бахархаж, талархаж явдаг. Цэцэрлэгт суурилсан үр дүнтэй уялдсан сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж хүүхэд нэг бүртээ хүртээмжтэй сургалтыг хэрэглэх түүнийг сүдтэйгээ уялдуулж хүүхэд бие дан болон багаар ажиллах боломжийг нь бүр дүнтэй уялдуулсан арга зүйн туршлагаа түгээн дэлгэрүүлж сайн туршлага багшийн хөгжил 2026 уралдаанд амжилттай оролцож батламж авсан. 2025 оны хичээлийн жин зохион байгуулсан шилдэг арга зүйтэй багш 1-р бүсийн цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулсан үйл ажиллагаанд амжилттай оролцож талархал авсан. Мөн 2025 оны хичээлийн жил Орсын улбооны улсын Борзын оройны цэцэрлэгийн багш нарт бас сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж ажилласан. Хүүхэд төвдөө тоглонгоо суралцах, бүтээлч арга зүгээ хэрэгжүүлэн хүүхэд нэг бүрийг хайрлан хүндэтгэн хамтдаа суралцах хөгжлийн төлөө өөрийгөө дайчлан хичээл зүтгэлтэй ажилладаг би цэцэрлэгийн багшаа.